Улс орны халдшгүй дархан байдал тусгаар тогтнолыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, эрт цэргийн алба хаахаар энэ жил 986 оюутан оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж, зэвсэгт хүчний 119-р ангийн сургалтын төвд бэлтгэгдэж байна. 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр 4-р сарын 1-ээс 6-р сарын 1-ний өдрүүдэд сургууль дээр нь хичээлийн бус цагаар буюу Бямбнам гарагт онлын хичээл зааж, ерөнхий цэргийн мэдлэгийг олгожээ. Энэ хугацаанд 60-аас доош үнэлгээ авсан болон 6 цагаас дээш хугацаагаар хичээл дасалсан 100 гаруй оюутныг хасч 1060 оюутныг эмчийн үзлэгт хамруулжээ. Олмоор 1003 оюутан оюутан цэргийн албанд татагдаж 2 сарын хугацаанд алба хааж эхэлснээс 13 оюутан эрүүл мэндийн шалтгаанаар 4 оюутан өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагджээ. Өнөөдрийн байдлаар 986 оюутан цэргийн албаа нэр төртэйгээр хааж байна. Асар их өөрчлөлт орсон. 9 оноос л эхлээд энд ирээд төсвөр хатуужил гэж юу байх вэ? Өөрийгөө яаж хамгаалах вэ? За тэгээ 6-7 төрлийн хичээл судалж байгаа. Тэр хичээлүүд дээр дадлага сургалт хийгээд одоо ерөнхийдөө дуусах шатнд явж байгаа. Хамгийн нэгдүгээрт одоо төсвөр хатуужил гэдэг юмыг сурч авсан. Тэгээд альва юмыг хурдан хийх, одоо төсвөр хатуужилтаа байх зэрэг тийм зүйлүүдийг одоо сурсан. Монгол хүмүүс төрснөөр бахархан тэгээд эр хүн бас төрснөс цэргийн алба хааж ажил эр хүн болно гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр 2 сарын хугацаанд ч гэсэн тэр 2 сар ч гэсэн бид нэр жилийн тийм одоо хугацаа цэргийн албаны 1 жилийн үүсэх системийг бүгдийг шахаж үзэж байгаа болохоор мэдээж одоо сурах хэрэгтэй бүх юмыг сурсан. Тэгээд хангалттай төсвөр хатуужил үүсэх системийг нь захаасан, цэргийн амьдралын зах зэхээс хангалттай сурсан гэж хэлж байна. Өнгөрсөн жил оюутан цэрэг хөтөлбөрт нийт 485 оюутан хамрагдаж алба хаасан бол энэ жил алба хааж байгаа оюутны тоо 2 дахин нэмэгдээд байна. Зэвсэгт хүчний 119-р ангид ирсэнээс хойш алба хаагчдыг эхний 14 хоногт 96 цагийн дасгах хичээлд хамруулж, жагсаалын бэлтгэл, ёсолгоо, биеийн тамирын бэлтгэл зэрэг хэд хэдэн хичээлийг заадаг юм байна. Үүний дараа 464 цагийн мэргэжлийн бэлтгэлийн хичээлүүдийг шахах хуваараар ордог юм байна. Алба хаах хугацаанд нийт 656 цагийн хичээлийг үзэж дүүргэдэг. Ингэснээр хугацаа цэргийн алба хаасандаа тэнцэх хэмжээний мэдлэг, ур чадварыг олж авдаг юм байна. Сургалтын одоо чанар үйл ажиллагаанд бол маш их өөрчлөлт орсон. За бид нэр сургалтыг 9 цаг болгоод одоо яг дайнд хэрэгтэй, байлдагч ямар үүрэгтэй юу хийх ёстой гэдэг энэ юмыг маш богино хугацаанд цэргийн эрчимтэй сургалтаар хаалтгүй орчинд одоо ингэж одоо сургаж чадлаа. Энд бол интернет одоо утас байхгүй бүх юм одоо сургалтын дагуу одоо арга модулын аргаар дахин давтам хийж робот болтол нь одоо сургасан гэж ингэж хэлж болно. Ер нь бол өмнөхөө анх зүгээр сургуультай байс сурдгаас илүү яг нөгөө цэргийнхаа хийх норимтыг бод хэр бэлтгэл эднэртэй юм яг зүгээр тэнд 2 сар онлоор үзснэ. Энд ирээд нөгөө биеэр хийж батгаж үзчихлээ. Тиймэрхүү юмудаас сурч байна. Одоо энгийн амьдралаас ингээд цэргийн мянган тийм залуучууд үр зэрэгцэн хамт алба хааж байна. Тийм учраас цэргийн амьдрал гэдэг энгийн амьдралаас шал өөр, маш тийм зэрэгжилттэй, диктатуртай, өөр ингэсэн зарчимтай тий. Өөрөөс цацлагтай. Тэгээд энд болох төр цэргийн мэргэжлийн хичээлүүд өдөр тутам орж ирж галын бэлтгэл, инженерийн бэлтгэл, хоногийн хээрийн сургууль, буудлага сая одоо 7 өдрийн өмнө ихэд буудлага хийсэн тун амжилттай хийгээд бүгд ирсэн. Тэгээд цэргийн амьдрал гэдэг бол хүнийг айгүй тийм төсвөр хатуужилтаа болгож байна. Хугацаа цэргийн алба хааж байгаа нэг цэрэгт улсын төсвөөс 4 сая төгрөг зарцуулдаг бол оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээнд алба хааж байгаа нэг байлдагчид 1.3 сая төгрөг зарцуулж байна. Энэ нь эдийн засгийн үүднээс ч нэлээдгүй ач холбогдолтой зүйл юм а. За зэвсэгт хүчний 119-р ангийн сургалтын төвд за өнөөдрийн байдлаар 986 оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан цэргийн албыг хасж байна. За энд бол нийтдээ 40 майхан байна. За нэг майханд нь бол 25 оюутан байдгийн байна. За эдгээр оюутнуудад зориулж 95 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг тарааж өгчээ. Мөн стандартад нийцсэн 120 хүний ариун цэврийн төхөөрөмж 1000 хүний бие засах цэгийг байгуулжээ. Харин өдөрт 4 удаагийн халуун хоолоор хангагдаж өглөө 6 цагаас үдшийн 22 цаг хүртэлх хуваараар цэргийн эрдэмт шамдан суралцж байна. Энд алба хааж байгаа залуусаас 100 гаруй байлдагч тамхинаас гарсан бол 130 байлдагч онц байлдагч болжээ. Энд ирээд яг эхний нэг 7 хоногт бол жоохон хэцүү. Нөгөө хоттой шингийн тэгээд нөгөө 0 их өөрхөн дураар ордог. Энд ирээд бол ерөнхийдөө их хвшлийн командир явдаг болохоор эхний 7 хоногт бол жоохон тэгэл. Тэгээд дасчин дөө. Тэгээд хамрагдахын тулд хэцүү юм гэвэл яг тэр нөгөө хоттой 2 сарын хичээл байгаа.
зам бүтэнсээр тэрийгэ таслахгүй тэгээд идэвхтэй явал ерөнхийдөө орчин дөө. Энд байх хугацаанд би нөгөө тасгийн жигдрэлтийн буудлах гэж авдаг. Тэгээд тэрэн дээр сайн амсуу хүмүүс онц удагч гэж өгдөг. Тэгээд би гарантимотор гэдэг одоо дайсны хуйх цээлэг бослох одоо том буугаар онц удагч одоо цол тэмдгийг авсан байгаа. Тасгийн захирагч гэдэг цол тэмдэг авсан байгаа. Оюутан цэрэг хөтөлбөрт 58 ихтэй сургуулийн оюутнууд хамрагдаж байна. Хамгийн олон оюутан Батлан хамгаалгын их сургуулиас хамрагдсан бол Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг сургуулиудаас хамгийн олон оюутан буюу дунджаар 150 оюутан алба хааж байна. Харин өнгөрсөн жил алба хаагаад сургуультай орсон залуусын сурлага хичээл зүтгэл сайжирсан гэж сургуулийн захирлууд үзэж байна. Ер нь бас төсвөр төвчээртэй болж байгаа учраас бол сууд сурж байна. Дээр нь бол одоо бас ингээд хичээл номдоо шамдах, хариуцлагатай хандах хандлага нь бол барс нэлээ сайжирч байгаа. Ийм эерэг хандлагатай байна да. Оюутан цэргийн алба хааж байгаа залуусын аж бодолтой танилцахаар Батлан хамгаалгын сайд Соломон өнөөдөр зэвсэгт хүчний 119 дугаар ангид зочилсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалт муу байгааг онцолсон юм а. Монгол улсын эх хурл засгийн газрын гишүүн Батлан хамгаалгын сайд таныг хүндэтгэн өгтөж алтан гадсаданд зэвсэгт хүчний 119 дугаар ангийн хүн таруул жагсан. Хүн таруулын дарга Ахмад Гассан живцэн алтасөх. Анх одоо энэ оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахтаа залуусын одоо бие бэлдэр одоо байснаасаа эрс сайжирсан гэдгийг багш нар хэлж байна. За сая ч гэсэн биднэрт бол оюутнууд үзүүллээ. Тэгээд бас би баруун аймагуудаар явж байхад манай цэргийн ангийн захирагч нар удирдлагууд бол сүүлийн үед одоо залуучуудын бие бэлдрийн хүмүүжил их сул байна. Сунайдаг одоо турникэнд болон бусад одоо энэ гимнастикийн хэрэгсэл дээр дадлага дасгал сургууль хийх чадвар их муу байна гэж шүүмжилж байсан. Тэгэхээр өнөөдөр харахад бол яг тэр шүүмжлэлийг бол одоо зас залруулж байгаа нь харагдж байна. За энэ шүүмжил бас өшөө юуг харуулж байна гэхээрээс манай бүрэн дунд сургуулиудын одоо биеийн тамирын хичээл их одоо шаардлага хангахгүй байгааг бас харуулж байгааг энд далимд хэлье. Манай улсын цэргийн алба хаах насны залуусын дөнгөж 11% нь хугацаа цэргийн албанд татагддаг байна. Харин оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжснээр цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэх болжээ. Өнөөдөр бол энэ Улаанбаатар хотод суралцж байгаа оюутнууд маань энэ цэргийн албагаа хаагдчих. За тэгвэл өдөө орон нутгийг суралцж өөрөөр хэлэх юм бол одоо тухайн одоо аймаг орон нутагта цэргийн ангитай энэ нэг бааз түшиж газартай те эргээд өөрсдөө зарал мөнгөө шийдвэрлээд тухайн аймагтаа сурж байгаа оюутнуудаа цэргийн алба хаалгах хүсэлтүүд маш ирж өөрөөр одоо Баян-Улгийн аймагаас ирж байна, Ховд аймагаас, Дорнод аймагаас ер нь аймагуудаас энэ нэг ажлыг ер нь үргэлжлүүлээд хэлье гэдэг нь асуудал. Бие бэлдэр алхаа хишгээ хувийн зохион байгуулалтанд зэгцтэй дэг журамтай болсон энэ залуус 2 сарын хугацаанд Монгол цэргийн жавхаг харуулж эх орны хадсшгүй дархан байдлыг сахин хамгаалахад бэлэн болсныг офицерууд нь онцолж байлаа. Тэд энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангаргаар өгснөөр албаа хааж дуусгах юм.